5 сарын 2-ны өглөө гэхэд иргэд бүх картыг нэг л төхөөрөмжн дээр тардаг болж байгаа. Энэ бол маш амар хялбар болж байгаа гэсэн үг. Давуу тал нь юу гэх юм бол одоо шинэ систем дээр бол бүх төрлийн карт, банкны картыг уншиж байгаа. UB карт аппликейшнийг гар утсандаа иргэд суурлуулад түүнийгээ цэнэглээд QR-аар нь зорчиж болж байгаа. За дээрэс нь 100 байршилт киоск байршуулсан тэр киоскноос шинэ картыг талтан авч цэнэглэж түүгээрээ бас зорчилт хийж болно. U-Money карт маань мөн адил шинэ систем дээр уншигдах боломжтой болсон байгаа. Тэгэхээр иргэд U-Money одоо унтарч байгаа юм чинь карта яах вэ гэсэн асуудал бол үүсэхгүй шууд шинэ системийнхээ карт уншигч төхөөрөмжн дээр дараад явчих болно. За бас нэг давуу тал нь буухта заавал карта дарахаа болж байгаа. Зөвхөн урд суух тэр жирнэл ягаан өнгийн буюу UB карт шинэ төхөөрөмжн дээр карта дараад явахд болно гэсэн үг. UB карт аппликейшнээр U-Money картыг цэнэглэдэг болж байгаа. Мөн Toki, MonPay, SocialPay зэрэг аппуудаар цэнэглэх боломжтой байгаа. За нийслэл хотод 100 газар 100 байршилт киоск байрлаж байгаа. Тэгэхээр тэрнэр бол мөн адил U-Money болон шинэ төлбөрийн менежментийн системийн картуудаа мөн адил цэнэглээд явах боломжтой болж байгаа шүү.